За ардын нам хурлаа хэлээ. Одоо тэр хурлан дуусаагүй ших юм уу аашийн. Тиймэрхүү бас сургадуулж байна. Хамгийн сонирхолтой нь энэ хурал эрх баригч намын хурал гэдэг утгаараа мэдээж бүхэн энэ хурлыг тодорхой хэмжээнд анхааран сонирхох зайлшгүй шаардлага гарчих. Шалтгаан нь юу гэх юм бол 2024 онд ардын намыг 12 жил Монголын төрийг удирдах авч яваач. Монголын төрийг одоо авч явж ард түмнийг өрнөөс салгааж, ард түмнийг ажлын байртай болгоож, ард түмнийг ядуурлаас багсгааж, ард түмнийг авилагчдаас холдуулаач, ард түмний амьдралыг дээшлүүлж, Монгол улсын одоо 30 юулын чин баг тэрбум долларын 100 их найдын өрөөс чөлөөлөөч гээд ард түмэн 300 жил манжид дарлуулад хашраагүй юм шиг 35 дахь жилдээ ардын намыг сонгосоо. За арах байна уу? Ардын намын хурал арах байна. Хамгийн анхных нь Содбаатарын мэдээлэл миний маш сонирм сэтгэл төрүүллээ. Юу гэнвэ? Төрийг авч явах төлөвсөн нам ганцхан манах гэж солиорч байна. Гүн чин төр нам тустай үсттэй. 35 жил ардчлаар яваад Монгол улсын үндсэн хуулиа батлаад төрийн албыг намаас тусгаар болгосны хүчинд шүүх, цагдаа, прокурор альч нам ялсан үл хамааран оршин тогтнож яваа үст. Гэтэл төрийг авч явах төлөвсөн нам манах гэдэг. Бусад нам бол тэгж чадахгүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Ард түмэн ийм байдалд эднийг оруулсан байна. Ард түмэн ийм байдалд энэ намыг өнөөдөр юу гэдэг эрхлүүлсэн байна. Өөрөөр хэлэх юм бол нэг бүх байсан шүү дээ. Тэр бүх юу гэж хэлсэн бэ гэвэл төр бол бүх юм гэлөө нэг тийм сони мэлжсэн шүү дээ. Бүх бол би юм ч үлөө. Тэрэн шиг Содбаатар гэдэг хүн зүгээр ихний мэдгдлээ хийхдээ сөрөг хүчнийхээ болон бусад намуудынхаа байр суурийг хүндэтгэдэггүйгээ харуулж байна. Бусад намаа тоодгүйгээ харуулж байна. Дээрээс нь юу гэвэл олигарх болсноо өнөөдөр ордонд ороод явж байгаа юм шиг аарч байна. За тэгсэн энэ хоёргой хүүтэйгээ намын их хуралдаа оржээ. Бас л доромжилсан өнгөөр бусад намууд биднийг хараад дуурайдгийн. Бид алдах хэрэггүй гинэ. Хулгайгийн дуурайх уу, худалчийн дуурайх уу? Монгол ардын намынхан маань 35 жил байхдаа амлсан амлалтуудад нь хөлөгтүүлсэн хүмүүс нь л дуурайх багт. Тухайлбал метрото болгоно гэдэг сая 2024 онд газар нүхлээд ирсэн метро нь хаана байгаа? Хурдны замтай, тэнгэрийн замтай болгоно гэдээсэн хаана байгаа? Би боддгийн зүгээр би улс төржмөөргүй байгаа ч гэсэн өнөөдөр улс орны амьдралыг авч явж байгаа намын бодлого нь бас бидний амьдралд маш их нөлөөлдөг учраас хэлхээс өөр арга байхгүй. Татврын дарамтыг багасгаж байгаа намыг дуураймаар байна. Нам намаа дуурайж болно. Ардын намыг ч вэ нүү, ардчилсан намыг ч вэ нүү, ер нь намыг одоо бусад жижиг гэгдэх янз бүрийн намууд нь дуурайж бол. Гэхдээ сайнын дуурайх хэрэгтэй. Улаанбаатар хотыг ширэнг болгосон, утаанд нь баригдуулсан, албан тушаалын 8-нд хөдлүүлсэн 60 тэрбумын дуурайх юм уу? Ямар үлгэр дуурайл үзүүлсэн болоод ямар үлгэр дуурайлаар энэ төрийг энэ ард түмний амьдралыг авч явцсан болоод өнөөдөр биднийг дуурайдаг нам гэж яриад байгаа юм байна. За учрал даргын яриа надад их таалагдлаа. Та нар дарга болцсон болохоор нь долоолоо гэж үтгэе бодоорой. Учрал даргын яриа юунд таалагдсан бэ? Би ард түмнээсээ тасарлаа гэж үннийг хэллээ. Тий, та нар маань жидүү аваад ард түмнээсээ татарсан. 64-ийг ярьснаас хойш ард түмнээсээ тасарсан.
Хөгжлийн банкыг хулгайснаас болоод ард түмнээс тасарсан. Нүүрсний хулгайг аваад ард түмнээсээ тасарсан. Нэгч хулгайчид хариуцлага тооцоогүй учраас ард түмэн дээрээ буцаж ирэх нүүргүй байгаа та нар. Ядчил манай намын том хулгайч Женког хулгайчаар нь дуудсан хэрнээ төмсгдүүлчихэд суугаад байгаа учраас ард түмэн та нарыг хүлээж авах нүүргүй байгаа. Тийм учраас ард түмнээр сонголт хийхгүй тул аргаа бараад янз бүрийн ажил хийж байгаа. Тухайлбал эрс хүрэхгүй арга хэрэгжилж байгаа. Ингийн тулд 5 дахь өдөр сонгуул явуулж байгаа. Залуучуудыг сонгуульд оруулахгүй янз бүрийн зохиол бичиж байгаа. Тэгэд өөрсдийнхөө зохиосон хуурамч түүхээр Оросын зохиож өгсөн хуурамч түүхүүд шүү дээ, тэр ихэвчлэн. Сүхбаатар, Ленин, Чов алсан нар Монголыг авч явсан юмаа гэдэг мөрөөдлийн үлгэрүүдээ гаргаж агаад миний Монголын гинэн итгэмтгий ард түмнэр өнөөдөр засаглаад явжаа. Яг уу би олон ардын намын найз нөхөд байдаг, бас хамтран зүтгэжсэн хүмүүс ч байгаа. Тэр утгаараа би хувьдаа бол энэ ирэх барьж байгаа нам нь муу мухай яваасаа гэж хүсэхгүй байна. Би өглөөх намынхантайгаа хэдэн нөхдөөтэй уулзаад кофе ууж сууж байхдаа хэллээ. Юу гэж хэлсэн бэ гэвэл ардчилсан намд байгаа АБ-гийн болон ОЮК-гийн, КУК-ийн болон Занткагийн одоо УЖК-гийн бэтүүдээс салахгүй мүү? Эсвэл өөрсдөө тэр намд нь бэт оруулахгүй мүү? Тэгэхгүй болохоор энэ бэтүүд нь энэ намыг ардчилсан намыг их муухай харагдуулаад байна. Жишээлбэл Тэмүүжин. Манай Тэмүүжин бол ямар ч боловсралгүй. Үнэндээ муу хэлээд байдаг Наран гэрэл багшийнхаа хажууд бол нэг ширхэгч ном бүтэн уншиж үзээгүй. Нэг ширхэгч хуулийг бүтнээр нь бичиж үзээгүй. Зүгээр энэ тэндээ сонссон хүмүүсийн үгийг өөрийн юм шиг ярьдаг л хүн. Тухайлбал өнөөдөр их хурлын дарга, улсын их хурлын дарга аль нэг намын гишүүнчлэлтэй байж болохгүй гинэ. Гэхдээ Монгол улсын үндсэн хуулийн дээр байгаа шүү дээ. Монгол улсын үндсэн хуулийн дээр юу гэж байгаа вэ гэвэл Монгол улсын үндсэн хуулийн дээр нийт ард түмний засаг байна. Ард түмэн улсын хурал төлөөллөөрөө дамжуулан засгийн эрх мэдлийг авна. Сонгуулиар тэр төлөөллөө сонгоно. Сонгогдсон нам нь гэж байгаа шүү. Улсын их хуралд болон засгийн газрыг бүрдүүлнэ гэж байгаа. Гэхдээ одоо яах вэ? Толгой дээр чи гард суугаад байна. Миний хажууд суугаад сайн нэг солиорол байсан. Одоо болохоор тэр намын гишүүнт байна уу, биш байна уу хамаагүй шүү дээ. Уг нь хэрвээ эх оронч үзэл гаргамаар бол төрийн тэргүү нэг удаа сонгогдно гэдэг үгийнхэн дагуу ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн ядаж нэг удаагийн улсын хурлын сонгуулийг үнжнө гэд хууль санаачилсан бол ямар зоригтой юм бэ? Энд чи одоогийн ерөнхийлөгчид бас зориулсан хууль бичиж чадж штэ. Ямар амар юм бэ? Баргийн хүн тэр хүний өөдөөс хууль дүрм ярихаасаа ч айгаад хулгайчин болохоор ичээ жижигрээд байхад өөдөөс нь юм хууль бас яриад байна штэ. Женкогийн шившгийг бусад одоо ерөнхийлөгч байсан хүмүүсийн энэ төрд наалтаад салдгүй тэр үйлдэлийг нь зогсоох хууль санаачилж штэ гэдээ ард түмэн алгадчихгүй байлаа. Тэрнээс биш улсын хурлын дарга нь учрал байна уу, зандан шатар байна уу, намын ардын нам байна уу, ардчилсан нам байна уу хамаагүй, харин ардчилсан намаа яаж ялуулах вэ гэдэг бодлого ярмаар байна. Эхний ээлжинд одоо энэ томоохон хуулиудын төсөл санаачлаа хичээ. Тэр нэг хүнд зориулсан тэр намын дарга байна уу, биш байна уу, парламентд сонгогдно юу, парламентд нэгэн сонгогдсон юм чинь одоо нийт олонхоос хамгийн ахмад нь
их хурлын анх дугаар чуулганаа хуралдаал дараа нь ялсан намын бүлэг нь өөрийнхөө үнээр гаргаал явж байгаа юм чинь ямар юмнийх нь одоо тийм зарчмын өөрчлөлт яриад байгаа юм бэ? Энд ямар зарчмын өөрчлөлт байхгүй. Харин эсэргээрээ өнөөдөр ярих хууль зөндөө биш шүү дээ. Наазах нь гэр бүлийн тухай хууль өргөн барьсан бол тэрийг тойроод хилцүүлэг өрнүүлээч. Маш олон ээжүүд, маш олон эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа. Зөрчлийн хууль гэр бүлийг салгаж байгаа. Зөрчлийн хууль нь өөрөө зөрчилтэй байгаа. Ноцтой шүү. Эсвэл компани хуулийг өөрчлөөч. Компани хуулийн дээр одоо жишээлбэл компани байгуулж болдог, компани татан болгож болдгүй ийм утгагүй зохицуулт яваад байгаа шүү дээ. Хүн тодорхой хэмжээнд компани байгуулаад бизнес хийгээд чадахгүй бол татан болгоё гэхээр буу асуудал болоод өнөөдөр 20-30 мянган компани татвар төлөлдгүү X тайлантай татан болгож чаддаггүй байгаа шүү дээ. Жишээлбэл гадаадын хөрөнгө оруулалтыг татах хуулийн дээр өөрчлөлт оруулах хэрэгтэй шүү дээ. Ялангуяа өнөөдөр энэ улс оронд ажлын байр бий болгох одоо хөвшүүрэг гаргасан хуулиудыг санаачилмаар шүү дээ. Эсвэл авилгачдын эсрэг гоё хуулийг санаачлаа л да. Авилга албан тушаалын эсрэг маш тодорхой хууль санаачлах хэрэгтэй шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол яг попормаар байгаа бол бас хэлж болно шүү дээ. Төрийн тангараагаасаа нэтсэн бол ямар хуулийг зөрчсөн гэж үзэх вэ? Үндсэн хуулийг зөрчүүл төрийн тангараагаасаа нэцэх. За дээр нь юу гэвэл эх орноосоо урвах төрийн тангараагаасаа нэцэх. Эсвэл авилгал хээл авал энэ төрийн тангараагаасаа нэцсэнтэй адил тооцно гэж хэлээд үндэсний авилгүй байдалд нь одоо хаж заалт байгаамаа гэж хэлээд энийг хатуу ялтаа болгож болно шүү дээ. Эсвэл өрийг багдуулах хуулиуд санаачилж болно шүү дээ. Өнөөдөр Монгол улс хэд хэдэн банкаас өчнөө тэр бумын авалгаа авч чадахгүй шүү дээ. Энэ дээр ажлын хэсэг гаргаад, дэд хороо гаргаад Монгол төрийг өрөөс салгах онцгой аян зохион байгуулах хэрэгтэй шүү дээ. Энд чинь улс төр баймаар ах юм. Тэрнээс иш учрал зориулсан хууль гээд дарван хараар дормжлуулаад суух тийм сайхан гэж юу? Эсвэл та нар булган туяаг эргүүлэн татах хэрэгтэй шүү дээ. Баян зүрх дүүрэгтээ бас нэг оронтой гарах нь намын эрх ашиг шүү дээ. Багаар утгад, томоор утгад төрийн эрх мэдлийг хууль усаар авах гэсэн этгээд Монгол төрд оршин тогтнохгүй гэдгийг мэдэх боломжийг мэддэггүй, сахидаггүй гэдгийг биелүүлж байгаа нэг алхам шүү дээ. Энэ дээр нэгдэх хэрэгтэй шүү дээ. Булган туяагийн өмгөөлөгч шиг яваад ах юм. Өмөөрөгч шиг яваад ах юм. Өмгөөлөгч шиг биш, бүр өмөөрөгч шиг нь яваад шүү дээ. Дурлцсан юм аашаа. Ийм утгагүй байж болохгүй. Манай намынхаа би бол энэ дээр цогт гэрэл даргаыг болвол буруутгахмааргүй байна. Ажилд өнгөж аваад залуу хүн бас адилхан бас юу үлээ гэж бодож иж болно. Асар их ачаалалтай явж байгаа. Гол нь тойрсон хуулцнуу жаргалан тэмүүжин алтан гэрэл гээд Женкогийн гар хөлүүдэд би хандаж хэлж байгаа. Арчилсан намыг муухай харагдуулах биш, ажил хийдэг. Ажлын байрыг бий болгодог. Авилгачдыг айлгадаг. Ийм хуулиудаа гаргаад яваач гэж хэлмээр байна. Тэрнээс иш хүний намын асуудал хүнийх, манай намын асуудал манаах гэж явмаар байна. Ард түмний амьдрал өнөөдөр ямар байгаа бүгдээрээ харцгаая. 125 их найд төгрөг зарцуулсан энэ улс чинь ямар ч хөгжил, ямар ч бүтээн байгуулалт, ямар ч амьдралын ахиц байхгүй байгааг хүмүүс хэлжээ. Энийг шүүмжилж, энийг гаргаж, энийг өөрчилж, энийг засах хуулийг хийгээсээгээд арчилсан намыг 42 судалтаа болгочоод байна. Өнөөдөр энэ дээр бүгдээрээ нэгдмээр байна.
Ард түмний амьдралаа бүгдээрээ очиж хармаар байна. Уул уурхай төссөн аймаг нэг жоохон орлоготой ихэнх аймагуд нь юучгүй шүү дээ. Сая ардын намын хурал дээр Алтай сумын бололтой нэг хүн ярьж ин л да. Бид ардын намыг аруулангийн сонгосоо. Ахаад Алтай суманда ардын намыг ялуулсан байгаа. Гэтэл би лаагаа бариад байна. Ардын намынхан биднийг хайрлаач гэж байна. Асуудал намдаа биш шүү дээ. 21-р зуун гараад хотоо өнөөдөр хөгжүүлэх тухай яриад зарим улсад бүр одоо AI төслүүд хэрэгжүүлээд робот бүтээгээд захин орчин чинь өнөөдөр ерөөсөө маш өндөр хөгжиж явахад лаан дотор амьдарч бид ямар Африкийн ширэнгөө ойд ард түмнээ хайдсан хүмүүс үү? Ийм нөхцөл байдалтай болгосон эрх баригчдыг өнөөдөр бодит байдлын бодитоор нь хилээчээгээ та бүхэн эрх мэдэл авсан шүү дээ. Монголын ард түмэн намайг сонгоогүй. Монголын ард түмэн надад санал өгөөгүй. Энэнд би баярлж байгаа. Яагаад гэвэл ард түмэн өөр хүнээр ажил хийлгэмээр байгаа бах. Ард түмэн ардын намаар ажил хийлгэмээр байгаа бах. Ард түмэн өнөөдөр ардчилсан намын зарим нэгэн их хурлын гишүүдээр ажил хийлгэмээр байсан баг. Энд ард түмэн буруугүй. Харин энэ ажлыг хийхгүй байгааг нь хараад эрх баригчдыг эрх мэдлийн төлөө хоорондоо хушууга холбон хувилдааны онлоор яван хууль бусаар төрийн эрх мэдлийг аван хулгай дээрмээ нуухаар тохиролцсон эвлэрлийг өнөөдөр эрүүгийн гэмт хэрэгэ наймаалцах хэрэгсэл болгож байгаа энэ үйлдэлийг хараад эрх баригчдыг шүүмжлэхгүй эрх мэдлийн хууль санаачлана гэдэвэл ардчилсан намынхныг ч гэсэн ахин сонгохгүй шүү. Иннээс ч болоод ардчилсан нам сонгогдохгүй байгаагаас болоод ард түмэн хохироод байгаа шүү. Ардчилсан нам ардын нам ялгаагүй гэж ярьдаг. Би бол ялгаатай гэж боддог. Батүл хогны ууд гээд ногоон ууд гаргаж ирэхэд бурхан минь ардын намынхан боож өгөх гээд улсын төсвийг өрн таран хийлээгээд баг улаан коммунистууд чинь тэр авилгалтай тэмцэх газар баг бөө юм өгчээс өргөдөл өгчээс. Өнөөдөр баг орон сууцтай айл болгон байгуулга болгон хогны ууд хэрэгэлдэг болоод хэвшчлээ штэ. Ихэнх айлууд нь ийм болчлоо штэ. Эн чин тэр бас нэг зөв хэвшил биш юм уу? Хогоо өнөөдөр ил задгай савнд хийгээ бөөнөр нь асгаад байдаг байсан хүмүүс ууданд хийгээ боогоод асгадаг болчлоо шүү дээ. Одоо бид нар ялаад тэр хогны үйлдвэрийг бариад ялгадаг хогоо болгоод сайжруулад явах хэрэгтэй шүү дээ. Замын төвжирэл нь бүр хэрээс итрээд бүр аюултай байдалд орж явахад нь ядаж тэгш сондгоо дугаар гаргаж ирснээрээ 10% нь арай хийж дагсан биш үү? Улаанбаатар хотыг өнөөдөр гудамж талбаануудын сэтлээд янзлаад төгжрлийг жоогож гисэн бууруулсан юм шүү. Тэрний хүчин тэг зогсолт хийчихгүй хүн шиг тэсий ядаа ажиллаж шít. Саяхан Алтууыг гээд ерөнхий сайдыг зам идсэн нэрээр хөгжлийн банкн дээр шүүлээ гэсэн чинь тэр зам нь өнөөдөр 5 толгойд байгаа цорын ганц зам. Тэр замаг олсон орлогоор өнөөдөр Эрдэс Монгол цорын ганцаараа орлого цалин мөнгөө тавиад ажиллаж амьдарч байгаа юм л шүү дээ. Тэр зам байхгүй болгочих. Дахиад ямар ч зам байхгүй. Өнөөдөр төмөр замыг мухар болгоцсон хүмүүс чинь наадуул чинь сууж байгаа шүү дээ. Боломжийг олгоогүй ард түмэндээ гомдморч юм шиг боловч боломжийг авахд бололцоогоо дандаа хулгайчуудад өгдөг бэтүүдтэй бие бас гомдох хэрэгтэй шүү дээ. Завхан хужаагаас эхлээд манай намд чинь бас өнөөдөр унсан болохоор нь л өнөөдөр танихгүй царайлаад байгаа болохоос оюун эрдний үүдэнд Хэро Баатрин офисийн гадаан нь
Очролдог хүмүүс манад олон байсан шүү дээ. Тэр 14 15 давхард нь өнөөдөр зүгээр огл хараагаад чи чинь Хэра Баатартай очиод нэг уулзахгүй мó зайлвал асуудал нь хүнд байгаа юм биш үү гэхээр юу яриад байгаа юм би сайн мэдэхгүй шүү дээ, танихгүй шүү дээ гэд одоо ярээс эхлээд яриа явж гин гэж хэлсэн шүү дээ. Шившиггүй шүү. Өнөөдөр бид ард түмэн бас энэ Замдан шадар энх хоёр хоёрыг бас нэг зах цухаас нь хулгай ялсан болохоор за бас ичих нүр байна. Энэ асуудлыг зохицуулахын болоодаагаа бас гордоод байгаа юм байл шүү дээ. Тэрэнд нь саад болсон нэр зүүж нөгөө нэг гүүх нохоод гүүхгүй нохоо саад болно гэдэг шиг гай болсон нэр зүгээд бусдын хийсэн гайг өөр дөр авах хэрэггүй шүү дээ нөхдөө. Тэртээ тэрнгүү эднэр хулгайч нарын сүлжилтсэн учраас шийдэж чадахгүй бол бид нар шийдэл да бид сүлжилдээгүй 12 жил гудамжинд байлаа. Бид нар өнөөдөр юу гэдэг АТГ дээр өнөөдөр шалгагдах үндслэл байхгүй 12 жил болсон гэд бид нар өнөөдөр нэр цэвэр, гар цэвэр сонгуульд ормоор байна шүү дээ. Засгийн газарт нь орохгүй үхэлдэж байна. Тэ бурхан минь. Аргагүй л дээ. Хулгайчтай хайртай гихчээр тэр байгаль орчны яамд очисон гар тэр нөгөө уул уурхаа дээр очисон гар бүгдээрээ бохор үлдээсэн байл шүү дээ. Боож л шүү дээ хэрэгүүдээ чинь. Хүний хүнжилд орж хүний одоо тэр эрх мэдэлд нь очиж өөрсдийгөө тэгж үлбэрч өгч байгаа юм шиг ингэж явах хэрэг байгаа мó. Засгийн газраа байгуулна гэж эднэр маань 12 жил төр засгалсан. Одоо тэр шугамаараа эднэр маань ингэж явг л дээ. Монгол төрийн эрх ашиг гэж хэлээд за тэгээд явсан шүү дээ. Тэгээд юу биегүүлсэн? Харбины гэрээний хэрүүл дотор орчихсон улсаа зардсан нэртэй Туваанаас эхлээд тун муухай нэр хүндтэй явж байгаа шүү дээ. Тиймээс сайн найзынхаа цоорхоо өмсдөг хэлнэ гэдэг шиг ардчилсан намынхаа болохгүй би ил ингээд лайваар хэлчлээ. Азар коммунистууд биш учраас миний энэ үгэнд нэг хэмзэглээд байхгүй байх. Харин ардын намынхныхаа энэ хурлыг та нар хараа үсттэй. Алга дашаал бүгдээр ёо шүгэлдээл. Алтай суманд нь лаа байна гэд зовж явахад чинь алга дашаа сууж идэг. Гүн нэг ардын намын нэг авгаа хүүхэн гарч ирээд тэр одонтой өвөө эмээ бүгд гарч ирээд тэр залуучууд нь гарч ирээд хүүе наад энэ алтай сум чинь лаатай байж штэ. Тэр 125 их найд тайдсан юм бэ. Гэхдээ тэр 40 их найдын нүүрсний хулгайг илчилнэ гэдээсэн хүй тоогийн могийн өөр хэн байдгийг та нарын нэр мэр яваад илүү яалаа. Та нар одоо энд нь холбоотой холбоогүй тэрийг яг одоо ил тод ингээд хэвлэлээр хилээч. Юу дарга зэрэг болох гээд байгаа юм бэ? Та нар өнөөдөр тэрнээсээ илүү Монгол улс орныг хохироочоод миний хүүхдүүдийг өнөөдөр миний энэ найзуудыг өнөөдөр гудамжинд гаргачихад ямар ичдэггүй алга дашдаг юмээ ярьж болдгүй мүү? Намын даргатаа баярлаа гэж солиорох юм. Юунд нь баярлдаг юм? Нөгөөх нь ард түмэндээ эргэж очиол гэж байна. Ард түмнээс холдоод явцсан гэдгээ хэлж байна. Манай хүн чи оюутны засгийн газарч байсан, Занданчдрын засгийн газарч байгаа. Тэгтээ ард түмнээс хол байсан ба шүү дээ. Ардын намынхан бүгдээр ард түмнээ хайснаа хүлээн зөвшөөрөөд ив нэгдэл гэдэг үрээтэй хуралдчихжээ л шүү дээ. Юу ив нэгдэл яриад байгаа? Юун дээр ивлэх гээд байгаа? Та нарын ивлэх буруу зүйл дээр ивлэхгүй байвал ард түмэн та нарт баярлна. Өрсөлдөөн, сөргөлдөөн тэр нэхэл их сүрхий өнөөдөр улс орныг хөгжүүлье гэдэг байгаа юм бол тэрийг хийгээч. Намын хурал нэртэй
Нэг нэгэ магтсан, сайшаасан, долоосон, улаан зангаа зүүсэн. Өдөрлөнч таараа тэр юм уу хүүтэн царайтай хөгшин залуугүй ажил явдалд очиж байгаа хайртай царай зүсэн алдсан нөхдөө сууж ил шүү дээ. Миний өвөөгийн, миний эмээгийн, миний аав ээжийн намайг иймч болгох гэжтэй гэж бодмоор санагдчихлаа шүү дээ. Тиймээс Монголын ард түмний амьдрал хүнд байна аа. Юмны үн өсөж гэн гэр хорооллынхан маань нүүрс түлшээ олж авч чадахгүй зовж гэн даагч гэн хүүхдүүд маань өвдөж гэн зовж байна. Дээрээс нь улс орн маань үр ширэндээ баригдаж гэн. Авилагчид өнөөдөр бүр аарахгүй шүү дээ. 600 тэр бумыг хулгайлчхаад өнөөдөр энийгээ сууж шүү дээ. Араб морь зараад сууж шүү дээ. Араб морь энэ би өөрөө хуульч хүн баримтгүй ярьдгүй ш дандаа. Тэр араб морь зараад байгаа хүн хинбэ гэд асуух сэтгүүлч нэг ч байхгүй. Бүгдээрээ авилагчдын цагаан хоолоо болцсон. Ардын намын мөнгө өгсөн хүнийх нь хөгжмийн дардаг болцсон. Инквайри хийснээр тэр бумаар нь мөнгө олоод идсэн. Нүүрсчдэг. Нүглэн нүдэрэ гэдэг шиг хулгайч болонгуудаа хид хидээрээ гэр бүлээсээ салаад үр хөвгтөө өмчүүлсэн. Тэрийг гавьяа олгоо ялцсан. Гадаад дотоод очиод шившгээ тариад бузраа дэлгэцсэн хүмүүс. Улс орныг засъя гэвэл уг нь хэвлийнхэн маань нэгдэж шудраг ёсны дуу хоолой болж шүглүүлэх ёстой юм л та. Тэгээд энийг мэдээд энэ улс чинь за болиё гэд улс төрөөс залхангуут нь галзуучуудын айрмаар ардын намынхан тороол хэлгэцсэн. Солиотомо хайшин тий. Энийг хардаа тэрийг хардаа юу нөөвчих чаашаа. Ийм балаар л өнөөдөр энэ Монгол улсыг тижээж байгаа цагт Монгол улс олигтой явахгүй ээ. Би өнөөдөр ардын намч тэр ардчилсан намч тэр аль алийг нь шүмжилж байгаа. Гэхдээ гудамжинд байгаа хүмүүсийг утаанд оромжлохоо болцгоё бүгдээрээ. Харин ордонд өнөөдөр ороод олон удаа сонгогдоод таны амьдралыг өөрчилнө гэд хамттай бай, хүчтэй бай, юу ч хүчээ нэгтгэе хамттай бай, сая юу гэлээд бас тий. Одоо эв нэгдэлтэй бай гэх солиорох юм байна л да. Ийм байдлаар явж байгаа эрх баригчтай шүүмжилцгээе. Энийг нь шүүх ёстой, шүүмжлэх ёстой гэд сонгогчоод өнөөдөр эрх мэдлтнүүдийн айл нэг талд нь очиж бөмбөг ишглээд байгаа бас өөрийнхөө ардчилсан намынхныгаа би шүүмжлэе. Тэрнээс иш ядарсан ард түмэн бие биенийгээ бүгдээр химэлхэ болцгоё. Амьдрахын төлөө бүгдээр айл нь өнөөдөр аргаа враал явж байгаа. Ядарсан нэгэн өнөөдөр сая нэг хөрхөө охин аавыгаа одоо асармаар байна гэж хэлээд ард түмэн түн танд өгч зөв. Бид одоо биенийгээ бодлохгүй яахад. Гэхдээ Монголын ард түмэн энэ хүүхдийн төлөө фондын мөнгийг яагаад нэхгүй байгааг би ойлгодгүй. Гүр аригч байгаа. Өөр хэн блэ бас нэг компани босс өчнөө мөнгө төгрөг хандууллаа гэж зураг телевизээр гараад байсан. Тэр хүмүүс хандваа яагаад нэгтгэхгүйг нь би ойлгодгүй. Тэр мөнгөний зарцуултыг нэгж байгаа нэг ч хүн байхгүй. Тэр мөнгийг сонсож байгаа сонирхож байгаа нэг ч хүн байхгүй. Сая нэг наран туяач гэнүү нэг мэдэрлээ өн ковидын үед гоё байсан ч гэх шиг ковидын үед хохирол багтаа барсан вакцины оруулсан ч гэх шиг. Гэхдээ өчнөө вакциныг хугацаа хэтрүүлээд өчнөө тэр мумыг хогдор байсан шүү дээ.
Тооцоо судалгаа байхгүй, сэтгэлийн хөөрлөөр заримд нь 5 удаа шахсан шүү дээ. Мөнгө хайр юм гээд. Заримийнх нь үр хүүхдийн тарий гэсэн тариулсан ч хүүхдүүд байж магадгүй. Би вакцин тарих нь буруу гээгүй. Тэр чинь бас нэг хэмжээ хязгаартай цаг хугацаатай байлгүй дээ. Товлолт вакциныг 2 настайд хийн. Заримгүй вакциныг 6 настай, 8 настай хийн ч үлээ гэд байдаг шиг. Яагаад ковидын вакциныг хамаагүй ийсэн? Яагаад хамаагүй ихэр худалдаж авсан? Яагаад хог дээр ийсэн? Одоо энэ засгийн газрынх нь нөгөө нэг дуйлан шуугаанд болсон нөгөө нэг эмнэлгээ авч ирэхгүй мүү? Нүүдлийн эмнэлгээ яриад байсан. Нэг дугаараа алга болсон. Би яагаад онцгой байдлынх нь тэр эмнэлгийг олон нийтэд харуулж болдгүй болоо гэж гайхаад идэгэн. Би хулгайлсан гээгүй. Байж ич магадгүй. Тэр эмнэлэг гэхдээ хаана вэ? Одоо эмнэлэг сэдв нь болоод цай гэдэг сэдвтэй болчиход байгаа шүү дээ. Хятадын өгсөн цай хайчваа гэдэг. Гэхдээ цайнаас чинь илүү бас Европын нөгөө нэг нүүдлийн эмнэлэг гэдээ ирээ үстэй. Би бас андуураад байна уу? Тэр эмнэлгээ одоо нэхэх цаг байлсан. Тэр эмнэлгээ бүгдээрээ нэхий гэж бодож байна. Нийн үгүй хэлэхэд. За тэр одоо өөр бид нар чинь ингээл нэг сэдвээс нөгөө сэдв рүү ордог ч гэсэн нэг ч удаа энэ хүмүүст хариуцлага тооцохгүй байгаад би харамсаж байгаа. Зураг телевиз үзэхээр дандаа хулгайч нарын тухай ярих юм. Би бол бүгдээрээ хулгайч биш байх гэж бодож байна. Монголын ард түмэн тэнэг биш. Хулгайчийг сонгохгүй байх. Жишээ нь 10% даваасар ингээд 10% даваасар ингээд бүр нэр автсан. Гэхдээ би намайг 10% гэсэн бол би аль хэдийн цагдаа сэргийлэхэд өгөөд бөө юм болно доо. Аваагүй бол тэр хүн одоо өөрийгөө ярьдсан тэр өөрийн 10% гэж хэлсэн хүмүүсээс очиод шүүх цагдаагаараа нэрээ цэвэрлээч. Эсвэл яадгийн гэж суугаад байдаг юм уу? Би гайхдгийн. Энэ Монгол төрдөө өнөөдөр бизнес хийгээд баян байгаад улсаасаа илүү баяжсан хүн орж болно. Тэр бол би хүний одоо ардчилсан нийгэм, зах зээлийн нийгэмд байж болно. Гэхдээ төрд орчход тэр бомтон болцсон хүмүүсийг 5 цаасыг аваад сонгоод идэг хүмүүс би ойлгодгүй. Та нарын нэг хурлын эндэр дээр яригдж байгаа эргүү тэнэг үгийг хараад инех биш. Өөрсдөөсөө бас өөрсдөө нэг санаа авч ярмаар байна. Наадвал чинь ард түмнээсээ тасарлаа гэж яриад байна. Ард түмэн харин тэр ардын нам дээрээс ерөөсөө тасарч өгөхгүй байна. Ард түмэн ардын намаас тасарч өгөхгүй байна. Тэр 2000 хүн ардын намаас тасрахгүй байна. Алалцж байна. Баах хуралд орноогоо дахраад ойрлоод бүр баахан мөнгө тарааж гэж хоорондоо ярьж байна. Ийм байхад өнөөдөр яаж энэ улс хөгжих юм бэ? Монголын ард түмээ. Би нэг зүйлийг хэлмээр санагдаад байдгийг. Жидүү авчлаа. Хөгжлийн банкныг зогомломжлоо. Нүүрсний эрэг хийчлээ. Ногоон автобусыг шаачлаа. Өөр юу гэдэг вүлээ? Дээр нь одоо ингээд аптек гэрээ хийчлээ гэд яриад байхад одоо та нарыгаа дахиад сонгоно гэдэг хүмүүс би ойлгодгүй. Бүрд нөгөөдүүл нь аарахад би та нараас салсан штэ гингуут нь та нар битгий тайван би та нараас салаагүй гэд очиод 2000-уулаа очиод долоож байгааг хараад ичиж чинь. 21-т тэр хүүг хараад би өрөвдөж чинь. Юунд ч ирснээ ч ойлгоогүй, юу ярихаач мэдээгүй. Тэрнээс харин ёстой жинхэнэ саяхан болжсэн шоу нөгөө юу гэдэг Азийн юу лээ? Юуны шоу байгаа штэ. Саяхан нөлөөд янз бүрийн шоунуудын талаар тэр дуучдын талаар ярьсан бол их юм ярих баг. Хөөрхий хүүг 21-т юм чинь ингээд авчраа тавьдсан. Нөгөөх нь очиж намаа муулаад байна гэдэг нэг код авцсан. Ахаа ихчээ би намаа битгий муулаарай л гэж яриад байгаа шиг байна. Ийм болтлоо энэ улсаар өнөөдөр тоглолцлоо. Эрүүгийн элементүүд нь хоорондоо зодтолж байна. Азар бид нар Оросд байгаа биш юм да. Бусад одоо амар улсад бол эн чинь буу зэвсгэндээ өрөөд нэг алах хэмжээнд ч очиж мэдхээр болчлоо. Биднэрт өнөөдөр хуулийн байгууллага нь ажилтгүй болохоор эдгээр их аарч байна. Үнэхээр ноцтой юм болж байна.
Харин овоо сүүлийн үед инфлюенсермууд маань нэлээд сайхан ирүүлжээд байна уу гэж харж байгаа. Жишээлбэл би энэ оргил гээд нэг жүжигчин билүү загвар өмсгчээлөө нэг залуу байдаг штэ. Тэр маань үстэй болсноос хойш овоо өргөлзөд дугардаг болчлоо. Энэ шиг бусд нь бас одоо ингэж улс орноо энэ ард түмнээ гэгэрүүлээд өгөөч ээ. Яриад өгөөч ээ. Ягаад гэвэл хүн хэлхээс найшгүй, цаас жичгээс сайшгүй. Авилгачдыг ичээж, авилгачдыг ард түмэн ганцаардуулж иж авилгалч нь алга болдгиймээ. Тэрнээс биш ардын намын Аби байна уу, Оюка байна уу, өөр хэн байна уу гэдэг хувь хүний тухай ярихдаа биш. Ерөөсөө энэ систем авилгалч нь оршин тогтнодгүй маа гэдэг бүр тийм зүрхэнд нь юм орж иж энэ авилгалч нь багасдгийг. Энэ нь юу гэвэл ард түмэн зөв зүйл дээр нэгдэж чаддгийг харуулвал авилгалч нь зогсдгийг. Гэхдээ та нар боддоо. Америкт, Оросд, Германд хүчингийн эрэг хийсэн хүн зурагтаар гарвал ямар санагдах вэ? Тоож байгаа ч юм алга. Тэр нам дээр тийм юм аргач л. Гэхдээ одоо бусад боли ядарсан мó хойд солонгос гэл бид нар муулаад байдаг. Тэр улсад чинь жишээлбэл тийм ээ. Тэр бумаар нь хулгай хийсэн юм а гэсэн хүнийг төрийнхөө намынхаа хуралд оруулахгүй шүү дээ. Коммунистууд ч гэлээ гэсэн тэд нар чинь зарчим ярина шүү дээ. Гэтэл бөөнөр очиод нөгөөдөл нь ч асуух юм. Гэхдээ таныг одоо хулгай хийсэн үнэн үү гэж ганц хоёр сэтгүүлж асуухаар худлаа л гэж. Өнөөдөр энэ улс оронд ядарсан, зүдэрсэн гэхээсээ илүү яагаад энийг зогсоохын төлөө явахгүй байна гэдэгт л асуудал байгаа юм болов уу гэж заримдаа бодоод байна. Баасан хүү гэдэг хүний тухай одоо энэ тэнэг тороолууд яриха бол эргэн баасан хүү энд хамаагүй. Ирэх мэдлгүй бий. Харин ирэх мэдлэлтэй байгаа хүмүүсийн тухай бид ярих ёстой. Өнөөдөр маш олон одоо юу гэдгийг энэ Монгол улсад өөрчлөлт хэрэгтэйгээд Мексик жишээлбэл Жинзэгийнхэн жагсаал хийж байна. Непалд бас жагсаал бас. Монгол нэг өдөр юм болно шүү. Хэрвээ энэ олон гэмт хэрэгтнүүд тэ хариуцлага тооцохгүй бол энэ улсад нэг юм болно шүү гэж би хайж байна. Тэгээсэ гэж хүсэхгүй байна. Тийм байх ёстой гэж бодохгүй байна. Тэгвэл гэмт хэрэгтнүүд нь биднийг удирдах байгаа цагт гэмт хэрэгтнүүд дээрээ эвлэрч байгаа цагт гэмт хэрэгтнээ шийдэхгүй гэж гар барьж байгаа цагт ард түмэн хариуцлагаа нийлхэж нэгдэж шийдэн шүү. Монгол улсад хариуцлагыг зайлшгүй авдгиймаа гэдэг сэтгэлдлийг өнөөдөр нийт ард түмэнд өгөх цаг болсон. Бидний муу хилээд байдаг баяр цогт офшор илэрлээ гингуут оройдоо хэвлэлийн урал хийгээд их хурлын дэд даргаас огцорж ирсэн. Дараа нь 500-600 хоног шорон сууж ирсэн. Бараг жил хагас гэсэн үг. Тэгвэл Булган Туяа гэдэг хүн би амар хамаатай юм. Үндсэн хуулийн цэц Булган Туяа буруугүй гэж хэлсэн гэд ичгүй тэр хурал дээр яаж ирж чадж байна? Би үл ичээд очихгүй. Яагаад гэвэл засгийн газраас Булган Туяа гэдэг хүн үндсэн хууль зөрчсөн байна гэдэг гомдол гаргасан шүү дээ. Булган Туяагийн эсрэг гомдол гаргасан. Дүгнэлт нь Булган Туяа гэдэг хүн нь үндсэн хууль зөрчсөн байна гэж гаргачаад байхад бүлэг авч үлдэнэ гэсэн гээд аваад үлдчихдэг. Манай намын долоогч бүкс хошног долоодог хідэн тэнгүүд нь Булган Туяаг охин буруу гэж яриад байгаа. Шившиг биш үү? Үндсэн хууль зөрчиж дээ шүү дээ.
Тэгээд тэр сандаг очир байна. Төрийн байгуулалтын байнгын хороо. Тэр ардын намын бүлгийн дарга байна. Намын асуудлаа төрийн асуудал болгонгуудаа их хурлын дэд дарга болчтой. Булганых гэхээр тэгээд байгаа юм уу? Эсвэл ийм булаагаа тоодгүй болохоор ингэж байгаа юм уу? Шившиг юм аа. Энэ улс оронд бараг төрийн эргэлт гарлаа гэд Монгол улсын ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нь гарч ирээд мэдгэл хийсэн штэ. Энэ мэдгэл одоо бэхэн хатаагүй байхад би буруугүй гэд булган туяан яриад бид буруугүй гэд өнөөдөр Сахал Бат Эрдэнэ нь дид дарга болоод бид нар эвлэрсэн бид нар эв нэгдэлтэй болсон нам гэд даргаар харна өнөөдөр тийм ээ ичид зовхгүйгээр өнөөдөр энэ тэнд очиж сошиал од болоо яваадах юм. Ингэж болж байгаа юм уу? Ядарсан зүдэрсэн иргэдийгээ өнөөдөр тавлаад байгаа юм шиг мэдрэмж төрөхгүй байна уу? Янз бүрийн байдлаар хөөрхий их хурлын гишүүд хуучин гурил тараадаг байлаа. 90 онд ард түмэн баярлдаг байсан. Чихэр бов цүнх тараадаг байлаа. Ард түмэн үнэхээр баярлдаг байсан. Ягдгүй ядуу байсан. Алийн болгон ийм байдлаар сонгогчдоо санал авах гээд байгаа юм бэ? Өнөөдөр ажлын байртай болгосон. Өнөөдөр ард түмнээ өнөөдөр жаргаасан. Өнөөдөр татварыг нь 50% бууруулсан. Өнөөдөр үр зээлийг тэгэлсэн. Өнөөдөр ядуурлыг тэдэн хувь багасгасан гэж явдгаараа өрсөлдөхгүй юм уу? Намуудаа. Намын лидерүүдээ. Намын бодлоготнуудаа. Ардын нам өнөөдөр их хурлаараа ард түмнийхээ ядуурлыг 50% болгоно гэдэг мөрийн хөтөлбөр хийгээд явсан бол алга ташмаар байлаа. Хэрвээ ингэж хийхгүй бол энэ нам өнөөдөр 28 оны сонгуульд орохгүй гэж хэлээд хэлсэн бол бөөнөрөө шүглдэж алга таших байлаа. Одоо 25 он 3 жилийн дотор ямар ч байсан ядуурлыг 50% буулгах юм байна. Яамаадаа овоо. Яахавдаа хүмүүс хоорондоо муудаал үздээ. Юун сүртэй гэж ярих байл. 90 оны өмнө коммунист намуудын их хурл, коммунист намын Монгол ардын хувьсгалт намын их хурл болоход энэ жилийн төлөвлөгөөгөөр ийм юм хийнэ гэдэг энийг хийчдэг байсан шүү. Энэ жил бид нар малаа тэдэн хувь өсгөнөө. Энэ жил бид нар газар тариалангаа тэдэн хувь нэмнэ. Энэ жил бид нар өнөөдөр үйлдвэрээ ингэж босгоно гэхэд босгочдөг байсан. Тэр нь урайл озонгийн хэлбэртэй байна уу? Өнөөдөр хамаагүй бид түүхээ бас хамаагүй шүүгээд яах вэ? 90 оноос хойш хардын намынхан маань эрүүгийн гэмт хэргийн асуудлаар л бие энийгээ шүүмжлээд идэг. Хинч шоронд ороогүй, хинч баригдаагүй, хинч буруудагдаагүй. 92 онд эдгээр нэгдэлчдийн хөрөнгийг идчихэд нэгэнч өнөөдөр ял аваагүй. Нэгдлийн хөрөнгө идсэн хүмүүс штэ. Эхлээд дараа нь эдгээр сангийн аж ахуй нэгдлийн хөрөнгийг идснийхээ дараа эдгээр хувьчлалын хөрөнгүүдийг бүгдийг нь зогссон. Мөнгөтэй учраас төрүүлээд авчихсан. Тэгээ эдгээр маань одоо яаж ин төрийн тендерүүдийг бүгдийг зогтдог болсон. Уул уурхай бүгдийг нь авчихна. Тэгээ уул уурхайн орлогын 50%-ийг нь өнөөдөр хувьтай загшаа явж байгаа. Та нар сонсдоо 40 их найд ямар амар тоо вэ? Нүүрсний хулгай. 12 онд би их хурлд ороход саяар хэмжигддэг байлаа. Хамгийн ихтэй 50 сая төгрөг авлаа гэж хэлээ. Тэгтэл өнөөдөр эрүүл мэндийн даатгалын сангийн Бямсуран гэдэг аваагийн гэрээс 10 тэрбум олдсон гэж байгаа шүү дээ. Үнэн үү? Сэтгүүлчдээ очиж шалгаач. Баттүлийн мөнгийг харуулснаас хойш баргийн тухай яриха болчиход шүү дээ. Гэхдээ ийм юм байгаа юм бол энийг одоо ард түмэндээ харуулж тэр авилагчныг ичээгээч.
Гэртээ гидсэн хэлэл сайхан жаргаж байгаа юм байл шүү дээ. Хамтран амьдрагчтайгаа ийм асуудлыг өнөөдөр шийдэхгүй бол энэ ус юу болох юм бэ? Миний Монголын ард түмээ. Миний фэйсбүүкийг маш их репортлж байгаа. Маш их одоо юу гэдэг репорт хийж байгаа, маш их хандлтыг бууруулж байгаа. Би хүний тухай ярмааргүй байгаа. Би хүний тухай ярил би А, Б-гээр нь бүгдийг ярьж болохоор байна. Гэхдээ би хүний одоо шүмжилгээгүй. Монгол ардын намын их хурлын эрхэм төлөөлөгчд та бүхэн минь эргцүүлнийг бодоосоо гэж энэ лайвыг хийж байна. Ардын нам найтайхад ардчилсан нам ханиад хүрдэг байдлаа зогсоогооч гэд би ардчилсан намын журмын эрхэм намын дарга удирдлагуудтай хандаж уриалж байна. Ард түмэн та нар энэ намын хилээд байгаа үгнээс нэг зүйлийг маш сайн ойлгооч гэж би хүсэж байна. Тэр нь юуг ойлгооч гэж би хүсэж байгаа гэвэл та нарыг орхисон, та нарыг хайсан, та нар хаягдсан. Хаягчаад байхад зуураад идэг. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байгаа эмэгтэй салж өгөхгүй ингээд наалдаад идэг шиг. Гэхдээ наа чин чамаа зовоогоод байна, тамлаад байна, алхаад байна, энэ тэр болоод байна гэд ахад үгүй би яадаг ингээд зуураад идэг шиг манай ард түмэн ардчилсан ардын намаас тас зураатайгаа өнөөдөр 5 дахь жилийнхээ 2025 оны одоо өвөлтөөгөө золгож байна. 16 онд эднийг ялуулсан, 24 онд эднийг ялуулсан, 20 онд эднийг ялуулсан. Тэгээд эднэр та нарыг хайснаа зөвшөөрлөө. Хаягдснаа одоо та нар минь зөвшөөрөөд өгөөч гэж гуйж байна. Алтай сумынхаа та нар маань захилгаангүй, тоггүй, интернетгүй учраас миний энэ лайвыг сонсохгүй бах, харахгүй бах, харанхуй байгаа гэдгийг ойлгож байна. Тэгвэл алтай сумаар овгилдог, алтайчуудаараа бахархдаг, алтай иргэдийнхэндээ хандаж хэлэхэд алийн болон ингэж оромжлуулж суух юм бэ? Лаан дундаа байгаадаа та бүхэн минь нэг юм бодооч. Говийнхоо сэлэнгчүүдээ, дарханчуудаа, Улаанбаатарчуудаа ялангуяа Улаанбаатар хотод амьдардаг гэр хорооллын иргэд минь та нар маань интернетгүй байж болно, телевизгүй байж болно, гэрчин хүйтэн байж болно. Гэхдээ гэгээрээд нэг жаахан ухаарад бодооч. Нүдэн дээр чинь тэднэр нүдний болоо болтлоо баяжж гин. Сонгуул болохоор та нарыг сонин сэтгүүлээр хуурч гин. Нэг эргэж нэг хараач. 5 жил баг эргүү тэнэг шахуу хүнээр өдөрдүүлсэн байна гэд бид нар тэрийг хараад амаа байрын шоолж гин. Яг үнэндээ ард түмэн тэрийг алга дашин магтжээсэн шин. 2021 оны 9 сард би оюун эрдэнэчид зайл гэдэг лайвыг олон удаа хийсэн. Доор нь чи өөрөө зайл гэж бичээд байдаг байсан. Одоо би яагаачгүй. Харин тэр зайл гэж бичээдсэн хүмүүсийн амьдрал маш хүнд байна. Маш хэцүү байна. Гэгээрээд өгөөч, ойлгоод өгөөч. Ойлгохдоо жаахан ухамсартай ойлгоод өгөөч. Ардын намч өгөхгүй, ардчилсан намч өгөхгүй гэд алаглуулна гэж тэнэгтээд өнөөдөр наарагийн юм уу номтогийн намд өгсний гайг одоо та нар амсаж байна. Мэдэрч байна. Хүнд өгснөөрөө та нар нүхэнд орсноо ойлгох хэрэгтэй. Хүн нам чинь та нарыг нүхэнд хайсан. Тэр Бангладеш царайтай залуу та нарыг нүхэнд үлдээсэ. Нүхэн дотроосоо бүгдээрээ гарцгаая. Нийлж өнөөдөр нэг юм бодцгоё. Улс орноо хөгжүүлэхийн төлөө зөвийн дэмжээ. Ардын намд байгаа маш олон зөв хүмүүс байгаа. Гэхдээ саяны хурал дээр тэдний ихэнх нь ирээгүй юм байна.
Ардчилсан намын маш олон зөв хүмүүс байгаа. Арай бага хүмүүсээ сонгогдсон юм байна их хурлд. Тийм учраас энэ төрийг нэг 27, 28 онд өөрчилсөн шиг өөрчлөмөр байна.